асуудлыг хизээ улсын хурлаар хилцэх вэ? За мөн аюур сайхан гишүүний хувьд бол чөлөөлөх төгсөлтэй. Аюур сайхан гишүүний хувьд бол гишүүнийхээсээ татгалзах өргөдлөө буцаагаад татцсан гэдэг ийм мэдээлэл байна л да. За тэгэхээр Мөнхөд гишүүний хувьд өргөдөл өгсөн. Эх 7 хоногт хилцсэн өргөдлийг. Тий. Их хурлаар хилцсэн шийдэл гаргана. За аюур сайхан гишүүний хувьд бол засгийн газрын гишүүнээс чөлөөтлөх өргөдлөө өгсөн. Улсын хурлын гишүүний чөлөөтлөх өргөдлөө өгөөгүй. Тий. 3 гишүүнийг эргүүлэн татах хүсэлд орж ирэх юм байна гэж ойлголоо. Та тэмцэх газраас 3 гишүүний нэрийг зарласан шүү дээ. Одоогор бол яг их хурлд албан ёсоор хуулиараа бол ерөнхий прокурор болно. Тэгээ одоо бол албан ёсоор улсын их хуралд яг ороод ирсэн юм баалга. Тийм учраас одоо тим юм гэж ярих зүйл алга. Тэгэхээр аюулгүй сайдын хүсэлтийг улсын хурал ерөнхийлөгчид танилцуулсны дараагаар чөлөөлөх асуудал яригдсан. Тэгэхээр засгийн газраас ямар ч гэсэн улсын хурал шийдвэрсэн гэж. Тэгэхээр шийдвэрсэнтэй холбоотойгоор бүлэгт ардын бичиг ирсэн байх гэж харж байна. Хэрвээ улсын хурал одоо энэ 7 хоногт хэлцээр дамжих юм бол эх 7 хоногт сайдыг чөлөөлөх асуудал ярих. Сайдаас чөлөөлөх асуудлын бичиг нь их хуралд ирсэн байгаа. Ойр үед хэлцээд. Тэр чи одоо чөлөөлөгч гэж те улсын хурал танилцлаа гээл тэгэл ерөөсөө чөлөөлдөг шүү дээ. Тэр л зарчмаар юм. Аюур сайхан гишүүний анхны альбом бичиг дээр орох уу? Юу? Энэ 7 хоногийн хэлцэх асуудал. Тэр их хурлын даргын их хурлын хамгийн газраас бэлтгэж байгаа болов уу? Сайхан гишүүний анхны альбом бичиг дээр улсын хурлын гишүүн болон сайдаас аль алинаас нь чөлөөлөх төгсөлтөд өгсөн байсан л да. Тэгэхээр буцаадсан гэсэн үг юу гэж байна? Албан бичиг гаргасан юм юу гаргасан мэдэхгүй байна. Зүгээр улсын их хурлын даргатал ямар ч байсан албан ёсоор улсын хурлын гишүүний чөлөөлөх хүртэл өгөөгүй юм байлээ. Тий. Тэгэхээр энэ 7 хоногийн хэлцэх асуудал ороогүй даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаг уу гэсэн үг сайдыг чөлөөлөх асуудал. Яг тэр чинь нөгөө би хэллээ шүү дээ. Сайдаа чөлөөлөхтэй холбоотой асуудал их хурл чөлөөлнө гэж их хурл хэлцдэггүй. Хуйлтай зүгээр танилцлаа гээл явна. Тийм учраас бол их хурлын хэлцэх асуудлын дунд ороод ирдэг болдог асуудал. Ямар ч байсан би өнөөдөр хүсэлт нь ирлээ гэсэн сонс. Одоогийн байдлаар ерөнхий прокурорын зүгээс 3 гишүүний дүгнэлтэх асуудал улсын хурлд орж ирээгүй байна гэсэн үг. Хизээ орж ирэх магадaltaй байна. Танд ямар мэдээлэл байна? Гэхдээ надад бол мэдээлэл алга. Тэгвэл ороод ирэхдээ улсын хурлын процесс эхэлнэ. Орж ирээгүй юмдаар их хурлын процесс ярихгүй болж байгаа. За. Таныг арилгалтын тэмцэх газар шалгаж байгаа юм. За энэ дээр би юу тайлбар хэлье. Би сая уржигдэр юм биш үү? Уржигдэр би харан сумд ажилласан торхтой сар шаны дараа. Тэгээ уулзалтын дараа нэг 5 байсан уу 6 байсан уу ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Настаа уулзалтын дээрс настаа хүнд. Тэгээ тэрийг л манай бичсэн үнэж бид нар ойлгож байна. Ардсан намынхан бичиж аваад тэгэл бахан намайг мөнгө тараасан гэл ингээл хэл. Би бол нэгдүгээр туйлж ирч өгөө. Зүгээр яг одоо Монгол ёсороо нэг 5 6 ахмад хүндэтгэл үзүүлсэн юм бол би. Дотоод яг хэдэн төгрөг байсан юм болоо? 20,000 төгрөг байсан. Тэр нуугаад ахын байхгүй тий. Гэтэ тогтсон дараа сонгуулийн өмнөх жил бэлэн мөнгө тарах нь өөрөө эргээд нөгөө сонгогчдын санал давтах нөлөөлж байгаа юм биш үү? Нэгдүгээрт бол хэрэг одоо ингээд улс төрийн зорилгоор одоо мөнгө тараа гэж байгаа хүн ил өгдөг юм байхгүй бах. Би үл зүгээр ингээд олон нийтийн дунд 5 6 ахмад энэ байна гэж сумын дарга намайг дагуулж бод энэ өндөр настай юм аа гэж байгаа энэ хүнд нь би нэг хүндэтгэл үзүүлээ л ясан. Тэрээс надад тэр мөнгө тараах зорилго байхгүй. Нөгөө талаас нь тараагч мөнгө байхгүй. Нэг ирсэн нэг 5 ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол улсын их хурлын гишүүний хувьд тойрогтой ажиллахдаа хийчих нэг болохгүй зүйлч биш. Тэгэхдээ Гэхдээ 5 6 хүн л байсан. Та нар хүний тоолоод үз. Тэр нөгөө Мэдхгүй намайг дуудаж байсан юм алга. Тэр өгдөг хүмүүс нь өгдөг газар өгнө л үз. Тэрэн дээр нэг надад санаа зовоод байх юм. Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн Батулгатай та ямар холбоотой юм бэ? За хэвлэлээр бол хүргэн нь байсан гэдэг. Тий, намайг энийг Баталгын намайг надад холдод яагаад гэдэг мэдхгүй. Нэгдүгээр бол манай хүргэн биш юм байгаа. Биш. Анх томлогтод л бичиж ийсэн. Манай зүгээр яг манай нэг сум манай сумын хүргийн юм байна лээ. Тэргээр нь бичиж идэм шиг байгаа юм. За нөгөө талаас нь бол томилгоод нь би оролцоогүй. Өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж бичигдсэн мэт тэрэнд нь би оролцоогүй. Тий. Намайг л дандаа холбоо төчөөд ямар зорилгоор бичтий би тэрийг мэддэггүй. Гэхдээ яг сумын хүргийн учраас надтай нэг уулзаад энэ тамгын газар байсан шүү дээ. Тамгын газар идэр байхдаа уулзаад яваад байдаг байсан. Тэгэхээр л тэгдэм байл гэж боддоо. Тэрнээс би томилгоонд болон өөрчлөлтөд нь оролцож байгаа нэг ч асуудал байхгүй. Монгол ардын нам дээр намын гишүүнчлэлээс төдөлзөх 20 орчим гишүүн байгаа. Зарим нь их хурлын гишүүн гэсэн мэдээлэл өгчдөг. Яг хоо энэ юм л дээ. Нөгөө манай намын дөрмөнд өөрчлөлт орцсон. Тэгээ энэ дөрмийн дагуу бол нөгөө шалгадаад ялгчаар татагдсан тохиолдолд төтгөлзөх
ийм зүйл байгаа юм. Тэгэхээр энэ бол гишүүнээс тий. Тэгээ энэний дагуу хэлсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ бол нөгөө дүрмийнхэн дагуу тэгээд өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй ийм л зүйл. Өргөдлөө өгөхгүй бол дүрмийн дагуу 30-60 хоногийн дараа нөгөө хяналтаа ороо хилцээ шийдэх хэрэгтэй ийм л зүйл. Холбогдож шалгагдаж байгаа нэр бүхий нэлээд олон гишүүд байгаа. Өөртөө бол төгөлзүүлэх бичиг орж ирсэн ч одоо эсэргүүцэж байна. Одоо тийм одоо шаардлага байхгүй гэдэг тайлбарыг эхнээсээ өгж байна. Нам бол ер нь эцсийн мөчд хариуцлага тооцохдоо хүрвэл саяныхаа дүрмээр явна гэж. Тэгэхээр бол үгүй энэ ийм улсын их хурл бол мэдээж энэ асуудал нухацтай хандах ёстой. Энэ бол нөгөө хүний асуудал. Тийм учраас эн чинь их хурлын хуулийн дагуу явдаг процесстэй. Эхлээд халдшгүй байдлын дэд хороо гэж улсын их хурл дээр хамгийн олон сонгогдсон 5 гишүүнээс бүрдсэн дэд хороо байгаа. Энэ дэд хорооныхон ихэж хилцдэг. Тэгээд тэд нар чинь мөрдөн байцаах процесстэй танилцах хэрэгтэй. Ямар шалтгаанаар төсөөлөх гэдэг юм гэдгийг ярьдаг гол хүмүүс. Тэгээд тэд нар уулзаж ярилцаад хуралдаад мэдээлэл аваад шийдвэрээ гаргадаг. Тэгээд тэр шийдвэрийн дараа л одоо улсын их хурлын байнга хороод нэгдсэн чуулга явдаг. Тийм учраас бол энэ ямар нэгэн одоо юу гэдэг улс төрийн намаас хамаарал тийм үү асуудал шийдэх гэдэг юм биш. Энэ өөрөө их хурлынхаа хуультай процесстой энэгээрээ л явна. Энэ сарда багтааш нүүсний сонсгол бидлэх магадaltaй гэжсэн тань байна үү? Энэ төр хороо байгаа. Манай төр хорооныхон өчигдөр их хурлын дарга нээлтэн дээр сонсгол хийнэ гэд хэлж чинлээ. Төр хороо ойрын үед сонсголоо зарлах баг. Тэгэхээр хэрэг яригд. Монгол Ардын намын мөрөө төлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ? Одоо бид нэр энэ 7 хоногт эх 7 хоногт байна. Эх 7 хоногт хуультай 4 сарын 1-ний өмнө өнгөрсөн 1 жилийн засгийн газрын үйл ажиллагааны тайлан буюу одоо шинэ нэрээрээ төлөвлөгөөний биелэлтийг аудитын дүгнэлт хоёрыг хамттан эх 7 хоногийн 2 дахь эхлээд хилцсэн. Тэгээд тэр үед аянда таны асууж байгаа хөтөлбөрийн биелэлт гараад ирсэн.